Сайн байцгаана уу? Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Эхний дугаарт Дорногов аймгийн Айраг сумын төлөөлөл өнөөдөр студид хүрэлцэн ирсэн байна. Ингээд зочдоо танилцуулъя. За, Айраг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жаргал Баяр, Айраг сумын засаг дарга Ганбаатар, за, хувийн хвшлийн төлөөллөөс Туулай хүү, залуучуудын төлөөлөл Тэмүүлэн, мөн шинэ хошооны хөдөлгөөний төлөөлөл Бацайхан нар өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт ороход бэлэн болсон байна. За, тэгэхээр эхний асуултаа Ганбаатар даргаас эхлэе. Өнөөдөр Айраг сум Дорногов аймгийн хойд бүст хамаарагдаж байгаа энэ томоохон сум байгаа. Тэгэхээр Айраг сумын онцлог болон давуу тал энэ бүсчилсэн хөгжилд ер нь Айраг сум ямар үр нөлөөтэй онцлог давуу талтайгаар оролцох боломж байна гэж харж байна. Айраг сум бол 1924 онд үүсгэн байгуулагдсан. Урд 500 орчим хүн амтай, 110 мянган гаруй малтай ийм сум. За, манай сум бол засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн төв 91 сумын нэг, Дорногов аймгийнхаа хойд бүст хамаарж байгаа. Далан жаргалан болон их хит сумтай нийлээд Айраг сум бүсийн төвөөр ингээд шийдвэр гараа явж байгаа. За, Дорногов аймгийнхаа төв Сайн Шант сумаас бол 125 км-т оршдог ийм сум байгаа. За, манай сумын давуу тал гэвэл босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг, мөн босоо тэнхлэгийн төмөр зам дайран өнгөрдөг. Орон нутгийн Хинтээ аймгийн Бор өндөртэй холбосон 60 км төмөр зам бас манай сумаар дайран өнгөрдөг. За, дэд бүтц харилцаа холбооны хувьд нэлээд өндөр хөгжсөн юм онцлог сумын нэг байгаа. Хүн ам төвлөрлөөр бол аймагтаа 3 ч ихсдэг юм сум байгаа. За, манай сумын ер нь уул уурхай илүү давмгаалдаг. 29 ашиглалтын лиценз, 6 хайгуулын лицензтэй өнөөдрийн байдлаар байна. За, төрийн байгууллагуудын хувьд бусад сумыг бодвол бас үндсэн төсвийн 5 байгууллага үйл ажиллагаа явуулахаас гадна төрийн цэргийн буюу тусгай чиглэлгийн 2 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Аврах гал унтраах анги, Улсын нөөцийн салбар, иймэрхүү байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг ийм сум байна. За, сум орон нутгийн дэд бүтцийн шинжилтийг одоо энэ ярьж байгаа бүсийн хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулж ажиллаж байгаа вэ? За, Айраг сум 2020 онд бол хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хийсэн батлуулсан байгаа. Тэгээд засгийн газрын бодлого шийдвэр аймгийн бодлоготой холбоотойгоор бүсийн төв болсон энэ нөхцөл байдалтай уялдуулаад хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бас өөрчлөх шаардлага гарч байгаа. Ялангуяа орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр сум орон нутгийнхаа төлөвлөлтийг өөрчилж түүнийг дагуулж хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөнүүдээ хийх, мөн оюун бүст хэрэгдэж байгаа томоохон улсын мега төслүүдтэй холбоотойгоор нутаг дэвсгэрийнхээ ерөнхий төлөвлөгөөг ч гэсэн бас хийж эхэлж байгаа. Тэгээд тухайлбал одоо Хэрлэн тоонт төсөл Айраг сумын нутгаар дамжиж өнгөрнө гэсэн хувилбар бас яригдж байгаа. Тэгэхээр түүнийг дагсан газар тариалангийн, устгаатай газар тариалангийн асуудлууд энэ төр хүртэл бас манай дээр төлөхөө яригдах юм боломж нөхцөл бас үүсээд байгаа. Тэгэхээр та мега төсөл гэж ярьлаа. Аж үйлдвэрийн парк, төмөр зам, авто зам зэрэг одоо дэд бүтцийн хөгжил орон нутгийн иргэдийн амжиргаанд бас хэрхэн нөлөөлж байгаа гэж харж байгаа вэ? Том төслүүд бол манай аймгийг одоо аймагт бол нэлээдгүй хэрэгжиж байна. За, ер нь бол эдгээр мега төслүүд болоод энэ дэд бүтцийн давуу талыг түгшиглээд манай аймаг төдийгүй сум маань бүсийн төвийн хувьд бас хөгжих бүрэн боломж гэж харж байгаа. За, тухайлбал бүсийн төвөөр сонгосон шалтгаан ч бас тэр болов уу гэж харж байгаа. Тэгээд тухайлбал энэ аж үйлдвэрийн парк бүрэн бий болоход манай дээр дагсан үйлдвэрлэлүүд бас бий болох боломж байгаа. За, ялангуяа уул уурхайг дагсан боловсруулах үйлдвэрлэлүүд бол олноор баригдах юм боломж нөхцөл үүсэж байгаа. Дээр нь энэ төмөр зам болоод автозамыг дагсан тээвэр логистикийн бас дамжин өнгөрөх төвүүд бааз суурьуд Айраг сумын дээр үүсэх юм боломж нөхцөл бүрдэж байгаа. Тэгээ үүнийгээ дагаад хүн амын тоо бас суурьшигчдийн тоо өснө гэсэн ийм ерөнхий төлөвлөгөө харж төлөвлөлтүүдээ хийж явж байгаа да. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан аж үйлдвэрийн кластераар бусад одоо сумдуудтайгаа ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? Ер нь бусад сумдтайгаа хамтрах бас ямар боломж байна гэж харж байгаа вэ? За, яг манай хойд бүсийн 3 сумын хувьд бол ерөнхийдөө уул уурхай хамгийн олон лицензтэй гэдэг юм. Уул уурхай түшгэлсэн илүү тийм 3 сум Залан жаргалан Айраг их хит бол бүгдээрээ 3 сум уул уурхай ихтэй тийм сум. Дээр нь мэдээж мал аж ахуйн асуудал байгаа. Тэгээд бидний одоо хоорондоо ярьж байгаа бодлого бол жишээ нь хангай тал руу орж байгаа учраас их хит суман дээрээ мал аж ахуйгаа түшиглэж бэлчээрийн
урмал тариалтын асуудлыг 70 60 айраг суман дэрүүлийн тээвэр логистикийн асуудлыг мөн энэ мал аж ахуй гадаагаад аж үйлдвэрийн парк болон бусад үйлдвэрлэлүүдэд махны чиглэлээр хошоонууд байгуулагдаж үйл ажиллагаа болж байгаа учраас тэндээс гарч байгаа түүх үйдэд түшгэлсэн бас нэг 3 сум бүр цаашлаад энэ Дорнов аймгийн хэмжээг хангачаар тийм үйлдвэр барья гэсэн бас санаачууд орж ирж байгаа. Энийг бас хэрэгжүүлчих юм бол бүсээрээ энэ асуудлыг шийдчих бас боломж байна гэж харж байгаа. Дээрээс нь аялал жуулчлал бас ялангуяа их нартын улсын цэцэн хамгаалалттай газар нутаг 40% нь манай ТЭГ бол ордог. Хамрын Улаанбаатар хотын чиглэлийн аялал жуулчлал дээр их нарт болоод энэ аймгийн 9 гайхамшигын нэг Монгол улсын хамгийн урт агуй цагаан дэлийн агуй Монгол улсын 143 гайхамшигт газрын нүдэнгийн хонхрыг холбосон аялал жуулчлалуудыг бас хөгжүүлэх боломж байна гэж харж байгаа, төлөвлөж байгаа. За тэгэхээр иргэдийн санал санаачлага орж ирж байгаа гэлээ. Тэгэхээр хурлын дараагаас тодруулъя. Ер нь одоо бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр тухайн суманд орон нутагт ямар одоо татварын хөнгөлөлт урамшуул хэрэгтэй гэж үзэж байна. Мөн одоо иргэдийн санал санаачлага дээр тулгуурлаад одоо энэ татварын урамшууллын систем болон бусад саналууд бол явж байгаа. Бизнес хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд орон нутгийн түвшинд татварын хөнгөлөлт урамшууллыг хэрэгжүүлэх нь бол зүйтэй байна. Яагаад тэгэхээр иргэд болон жиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа. За мөн эсвэл том хэлбэрээр үйлдвэр, том одоо шинэ инновац, шинэлэг санааг шингээсэн тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, за мөн цахим технологиг нэвтрүүлсэн ч байдаг юм уу. Ийм үйлдвэрүүдийг сумын одоо нутаг дэвсгэрт мөн одоо бүсдээ ингээ байршуулах нь зайлшгүй шаардлагатай харагдаж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань яагаад хөл дээрээ босч чадахгүй, жижиг дунд үйлдвэрүүд маань төдийлөн олон болж өргөжиж хөгжиж чадахгүй байгаа гэдэг тал дээр бол төрийн дэмжлэг, татварын хөнгөлөлт урамшуул ийм асуудлууд зайлшгүй байх шаардлагатай байна. Байхын одоо шийдэл талаас ярих юм бол магадгүй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд одоо шинэлэг санааг шингээсэн нэг үйлдвэр барья гэж бодоход түүнийг эхний жилдээ татварын хөнгөлөлттэй ч гэдэг юм. Эсвэл бүр одоо татварыг тэгэлдэг 2 дахь жилээс нь 50% авдаг, 3 дахь жилээс үйл ажиллагааны жигдэрээ төл дээрээ босоод ирсэн одоо 100% хууль заасан хэмжээгээр татвар авдаг жишээ нь иймэрхүү бодлогуудыг нэвтрүүлэх юм бол магадгүй энэ жижиг дунд үйлдвэрлэл болон бусад том үйлдвэрүүд хөлөө олж зах зээлд өрсөлдөх чадвартай болж ингэж хөгжих бас боломж харагдаж байгаа. Тэгэхээр цаашдын бодлого төлөвлөлтөд иргэдийн оролцоог илүү өр нөлөөтэй болгохын тулд ямар шинэ алхам хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдрийн одоо бидний ярьж байгаа асуудал бол хамтын шийдлийг хайж байгаа шүү дээ. Ер нь одоо иргэдийн оролцоо танаас сумын түвшинд ямар байна? За аж ахуй эрхлэгч одоо жижиг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, мөн урамшуул болгох, за мөн дахиад татварын хөнгөлөлт чөлөөлөх одоо ийм байдлыг хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнууд дээр, иргэд дээр одоо үзүүлэх нь зүйтэй харагдаад байна. Мөн л одоо жижиг дунд үйлдвэрүүд ингээд зээл тусламжаар өөрсдийн хөрөнгөөр хоршоод ингээд явж байгаа бизнесүүд маань хөлөө олж үйл ажиллагаа явуулах тал дээр жоохон өндөрлөлттэй асуудлууд хаана гарч байгаа ш. Тоног төхөөрөмжийн зардал одоо жишээ нь үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмж дээвэр шатхуунаас эхлээд ингээд зардал асуудлууд зөндөө байдаг. За мөн тэрнтэй адилхан иргэд одоо өрхийн үйлдвэрлэл эрхлэе гэхэд мөн татварын хөнгөлөлт, за мөн урамшуулал мөн л одоо адилхан 1-3 жилдээ татварын тийм үе шаттай бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм уу гэсэн ийм л анзаарэгдэж байгаа. Орон нутгийн хөгжилд хоньмөр оруулсан иргэд аж ахуйн нэгж одоо урамшуул болгодог байх. Идэвхтэй оролцсон иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжих, сайн үйлсийг урамшуулах. За магадгүй шинэлэг санаа гаргасан бол түүний бусад үйлдвэрлэлүүд дээр жижиг том гэхгүй санааг ингээд нэвтрүүлэх тал дээр нь дэмжлэг үзүүлэх ч байдаг юм уу. Тийм талаас дэмжлэг байх нь зүйтэй. Мөн одоо соёл, спортын, урлагийн, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, тэн дээр одоо чигүүргээ хэрэгжүүлж байгаа боловч соёлын салбарт, урлагийн салбарт, эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт ингээ хөрөнгө оруулж байгаа жижиг томгүй үйлдвэрлэлүүдийг мөн төрөөс тэр үйл ажиллагаанд нь зориулсан дэмжлэг тусгайлан байх нь зүйтэй гэж харж байна. Түрүүн засаг дарга ярьж байсан хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг одоо хийж байгаа. За энтэй уялдуулаад ер нь айраг сум болвол гамшигт төсвөртэй дид бүтцийг хөгжүүлэх ямар бодлого баримталж байна. Өмнө нь бол одоо маш том асуудлууд бас үүсчихсэн тий хэдхэн жилийн өмнө. Тэгэхээр энэ дээр одоо яаж ажиллаж байгаа вэ? Тий 2018 оны түүхийг ярих нь зүйтэй баг. 2018 онд маш хүчтэй адар бор орсны үүднээс одоо төмөр замын байгууламж угаагдсан асуудал гарсан. Мөн айлын
айл усан давтсан олон хашаа гэр барины олон айлууд усан давтсан мөн барилгууд хүмүүс эд хөрөнгөөр хүртэл тохирсон юм хүндрэлтэй асуудал үүсэж ирсэн. Түүнтэй холбоотойгоор 2020 онд тогтворцын төлөвлөгөө хийгдсэн гэж ярьлаа. Дээрээс нь одоо зөвхөн 18 он биш түүний дараа жилүүдэд ч гэсэн хурвараа их ордог үед одоо үерийн усны үер гэж аюултай байдлаасаа яригдахгүй байж болох ч гэсэн иргэдийн эд хөрөнгийн байдалд хорил учруулах хэмжээний юм их ихээр ус тогтдог юм одоо ариг сумын төвийн байршиж байгаа газар нутгийн онцлогоос шалтгаалаад ийм асуудлууд үүсдэг. За нэгдүгээр асуудал бол үерийн усны асуудал. Энийг энэ байна. Дараа нь ингээ гал төмрийн асуудал, гал төмрийн аюулаас сэргийлэх. За тэгэл ган зууд шүүд байгалийн давгч хүчин зүйлийн нөлөөнөөс хамгаалах сэргийлэх гэдэг. Сумын хувьд бол одоо гамшигын эрсдлийн үнэлгээг хийлгэх тийм төлөвлөгөө бол яригдж байгаа. Төлөвлөлөд ажиллаж байгаа. За мөн хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэйгөө буялдуулаад гамшигын эрсдлийн үнэлгээг хийлгэнэ гэсэн үг. За гамшигын эрсдлийн үнэлгээ хийлгэснээрээ цаашдаа суманд баригдах зам харгуй барилга байгууламж одоо бусад дэд үтцийн шугам сувгийн асуудал дээр энэ төр бүгдэн дээр нь эрсдлийн үнэлгээнд дээр тулгуурлаж одоо шинэ стандартыг одоо хуучин одоо байгаа дэд үтцээ стандартад нийцүүлэх. За мөн шинээр баригдах, тавигдах дэд зам дэд үтцийн асуудлуудаа бүгдийг эрсдлийн үнэлгээндээ болон стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх гэсэн юм л шаардлага гарч байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлэгт хувийн хвшил болон төр залуучуудын төлөөлөл оролцож байгаа. Тэгэхээр дараагийн асуултыг хувийн хвшлийн төлөөлөөс асууя. Бүсчилсэн хөгжил, хувийн хвшил төр хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд юу ямар зохицуулт хэрэгтэй гэж харж байгаа вэ? Ялангуяа одоо хойд сумдын хэмжээнд, танаа сумын хэмжээнд ямар боломж байна гэж харж байгаа вэ? Тулайг хөвчөөс. За манай сум Дорноговын бусад сумдыг бодвол олон давуу талтай. Ариг сумын хэмжээнд 20 гаруй худалдаа үйлчлэгээний газрууд байдаг. Ерөнхийдөө бол ер нь манай сумын хэмжээнд худалдаа үйлчлэгээний газар төлхөө байгаа хэдий ч үйлдвэрлэл явуулах бол боломжтой нөхцөл бас харагдаж байгаа. За хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд хамгийн түрүүнд бас тулгамдж байгаа асуудлууд байна. За энэ юу гэхээр Улаанбаатар хотыг бодох юм бол зах зээлийн хувьд бол багтаамж багтай, хүн амын төвлөрөл бага. За мөн одоо түрээсийн байрны олдоц бага. Дэд үтцтэй газруудаа түрээсийн байр байдаг нь тэр нь маш өндөр түрээстэй байдаг. За мөн одоо өөрсдөө ажлын байр бий болгоод үйлдвэрлэл эрхлэх гэхээр хөрөнгө хэрэгтэй болно, мөн газар хэрэгтэй болно. За хөрөнгө санхүүгийн дэмжлэг авъя, зээл авъя гэхээр одоо энэ зээлийн бодлого нь маш их шалгуур үзүүл өндөртэй байдаг. Хүү өндөртэй маш одоо богино хугацаанд эргэн төлөгдөх шаардлага гардаг. Тэгэхээр нөгөө бизнес эрхлэгчид маань энэ шалгуур үзүүлэлтийг даван гаргахад хэцүү байгаа учраас банкнаас зээл авч яана, банк фусаас авч яана. За зарим тохиолдолд бүр аппликейшний ч зээл авч яана гэж ажиллаж байгаа бас талууд ажиглагдаж байгаа. За ер нь энэ одоо төрөөс хувийн хвшлийг салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжих ямар шийдэл байна вэ? Яаж сайжруулах вэ гэсэн боломжууд бас харагдаж байгаа. За ер нь Монгол Улсын засгийн газраас Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин ирж байгаа аж ахуйн нэгж байгууллагад иргэдийг дэмжих зээлийн бодлогоор дэмжих бодлого баримталж байгаа хэдий ч бас орон нутагт өөрийнхөө орон нутагт байгаа бизнес эрхлэж байгаа иргэдийг аж ахуйн нэгжийг дэмжих бодлого баримтлах нь маш чухал байгаа юм. Хүүгүү зээл олгох юм уу? Богино хугацаа одоо маш бага хүнтэй зээл олгох, үүн урт хугацаанд байх. Эхний жилдээ одоо зээлийнхэн эргэн төлөлтийг хийдэггүй, дараагийн жилээсээ зээлийн эргэн төлөлтөө хийдэг ч юм уу те. Ийм зээлийн бодлогоудаа бас маш их чухал байгаа юм. За мөн одоо нөөтийн татварыг босго оноог бас багасгах хэрэгтэй. Энэ дээр бол аж ахуйн нэгж байгууллагуудад ажилчдын цалин нөөтийн татваруудаа төлөө, зааварсгал зардлаа төлөөд одоо ашиг бол бас маш бага болж байгаа шүү дээ. Тэгэхээр манай сая засаг дарга ярьж байгаагаар одоо хэлснээр айрыг одоо Дорноговын хойд сумын бүсийн төв байгаа. Тэгэхээр ихэд 70 жаргалан айрыг 3 энэ дунд одоо энэ кластер хэлбэрээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас боломж харагдаж байгаа. Нэг суманд одоо ямар үйлдвэр барина тэрийг дараагийн суманд бол дахиж одоо барихгүйгээр тэр үйлдвэрлэлээ дэмжиж ууд урхаагаа түшиглээд ч юм уу өөр бусад үйлдвэрлэлүүдэд дэмжиж ингэж явах боломжууд бас байна. Тэгэхээр хувийн хвшлийн зүгээс ямар хүчин чармаалт хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? За хувийн хвшлийн зүгээс одоо хувийн хвшил өөртөө чадварчуулах хэрэгтэй байна.
сургалтанд хамрагдах хэрэгтэй байна. За мөн одоо харилцаа хандлагаа сайжруулах хэрэгтэй. За одоо үйлдвэр үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах тийм ээ. Одоо хувийн бизнес эрхлэгчдээс бас өөрсдөөс бас шалтгааллах зүйлүүд бас байгаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн хилцүүлэгт буман ашигт хошооны дарга Батсайхан оролцож байгаа. За тэгэхээр хөдөө аж ахуй хошоолагчдад үзүүлж байгаа дэмжлэг төрөөс авч хэрэгжүүлж байгаа зохицуулалт та бүхний хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлсөн бэ? Жишээлбэл таны амьдралд. За манай хошоо бол одоо 2022 онд одоо 15 гишүүнтэй одоо би байгуулагдсан байгаа. За одоо манай хошооны малчтад өөрсдийн хөдөлмөрөөрөө нэгдэж цаашдаа одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөн одоо эрчимсэн мал аж ахуйг одоо тууштай хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа нэгтгээд одоо явж байна. Энд бол одоо мах махан бүтээгдэхүүн мөн төмс хүнсний ногоог одоо ард иргэдэд эрүүл аюулгүй чанарын шаардлага хангаснаар одоо нийлүүлэхийг зорин ажиллаж байна. За энэ зээл хөтөлбөрийг авснаар бол малчтын амьдрал бол дээшилж мөн одоо хошооны гишүүдийн маань одоо тэр ногоо тарих одоо малын үйлдвэр ухсааг сайжруулах бүтээгдэхүүний одоо ард иргэдэд эрүүл аюулгүй нийлүүлэх нь одоо бид бүхний зарчим юм аа. Танай хошоо тэгэхээр өнөөдрийн хэмжээнд ямар системээр ажиллаж байна? Ямар үйл ажиллагаа явуулж байна? Бид бүхэн бол одоо мах махан бүтээгдэхүүнээ одоо савлж багилж одоо чанарын шаардлага хангаснаар сайн шин дотынхон одоо хүнсийг хангаж байна. Мөн одоо цахимаар одоо тендерт оролцож одоо цэцэрлэг буюу төмөр замын мөн эрүүл мэндийн төвд одоо махаа нийлүүлж байгаа. За тэгэхээр орон нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ямар давуу талууд бий болсон гэж үзэж байгаа вэ? Та одоо сумынхаа 15 хошоолагчдыг төлөөлөөд орж ин хошоог төлөөлөөд тийм ээ. За бид бүхэн бол одоо хошоогоороо одоо нэгдсэний дүнд бол одоо малчтын одоо ганцаараа одоо ингээд бүтээгдэхүүнээ зархад одоо хямдхан байсан бол хошоогоороо нэгдэж одоо өртөг шингэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухайн одоо сумынхаа үйл ажиллагаанд зориулагдсан тийм брэнд бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэлийг зохицож байгаа. Танай хошоонд илүү одоо ямар боломжууд байна гэж харж байна? За манай хошоонд бол одоо хүнсний ногоогоор ариг сумаа хангах мөн одоо мах махан бүтээгдэхүүнээрээ аймаг буюу цаашд одоо Улаанбаатар хот руу одоо нийлүүлэх говийн махыг одоо чанартай цаашд одоо зах зээлд эргэлдүүлэх нь одоо малчтын хүсэл зорилго болж байна. Танай хошоо өнөөдөр нэгдснээр ер нь сум орон нутагта татвар төлж гин үү? Ямар одоо хөрөнгө оруулалт хувь нэмрийг оруулж байгаа вэ? За манай хошоо бол одоо нэгдснээр татвар 20 гаруй сая төгрөг төлсөн байгаа. Хошоолагчдыг одоо ямар бодлогоор дэмжээсэй гэж бодож байгаа вэ? Хошоолагчдыг одоо цааш дэмжихэд одоо тэр нөө эрчим хүчний үн уяа одоо жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдэхэд тухайн нөгөө хүн амаасаа хамаарч одоо нөгөө тогны үн одоо нэлээд үнэтэй байгаа. Тэрийг одоо шөнийн тарифт шилжүүлэх юм уу? Тийм шилжүүлэх юм бол одоо тухайн үйлдвэрлэл одоо жигд одоо ажиллахад одоо төхөн болох байхаа. За баярлалаа. За өнөөдөр Айраг сумаас залуучуудын төлөөлөл Тэмүүлэн ирсэн байна. Тэгэхээр Тэмүүлэнгээс асууя. Ер нь одоо орон нутагт залуучуудын оролцоо, санаачлага, сум орон нутгийн нөхцөлд одоо хөгжих боломжид хэр нөлөө үзүүлж байна? Ямар түвшинд байна гэж харж байгаа вэ? Танай сумд одоо хэд орчим хувийн залуучууд амьдарч байна? За манай сумд одоогоор нэг 30 гаруй хувийн ерөнхийдөө залуучууд эзэлж байна. Тэгээ манай залуучуудын хувьд бол санаачлаг гаргах сонирхол ерөнхийдөө бол хүсэл маш их өндөр байдаг. Харин яг санаачлаг гаргаад оролцож байгаа байдал бол ерөнхий жоохон хомс талдаа байгаад идэг. За эдэн маань яагаад тэгээд идэг вэ гэхээр мэдээлэл бас их дутмаг байдаг. Тэгээд өөрсдөө бас нэг яг бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшөнд бас орж ажиллаж чаддаггүй. Одоо жишээ нь гэх юм бол орон нутгийн сангийн хөгжлийн төсвийн хилцүүлэг хийгдэж гэдэг юм уу. Яг иймэрхүү асуудлууд дээр бас оролцооны хомс байгаад идэг. Ерөнхийдөө яг оролцоогоо нэмэгдүүлэх, цаашид сум орон нутгийг хөгжүүлэх
хамгийн их боломжтой зүйл хүчин чармаалттай хамгийн их хувийг эзэлж байгаа манай сумын залуучууд нь байгаад байгаа. Манай сумын залуучууд бол одоо соёл спортын хувь дээр тийм ээ нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ч юм уу тийм ээ ийм маш олон зүйлс дээр хамгийн том одоо хувь нэмрээ оруулах хамгийн гол зүйл нь бол залуучууд байгаад байгаа. Тэгэхээр залуучууд орон нутагт ялангуяа говийн сумдуудад амьдрахад төрөөс ямар зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа вэ? Ялангуяа төрд ажиллаж байгаа болон хувийн хвшилд ажиллаж байгаа залуучууд. Тийм, төрд ажиллаж байгаа болон хувийн хвшилд ажиллаж байгаа залуучуудад бол төрөөс ямарваа нэгэн мэдээж дэмжлэг бол маш их шаардлагатай байгаад байгаа. За мэдээж одоо манай залуучууд гэх юм бол бодлого тодорхойлох төвшөнд орж ажиллах хүсэл чармаалтаа гаргах ийм шаардлага байгаад байгаа. Тэгээд залуучууд бол одоо хамгийн тулгамж байгаа зүйлүүд мэдээж дөнгөж амьдрал нь эхэлж байгаа учраас мэдээж санхүүгийн их усрын асуудал байдаг. Энэ дээр түрүүн яригдсан зээлийн асуудлууд байна тийм ээ. За зээл бүрдүүлэх материал одоо шаардлага өндөр байдаг ч гэдэг юм уу. Энийг одоо төрөөс зохицуулт хийж тийм ээ. Эхний 1-2 жил татврыг бууруулах, нөөтийг нь бууруулах гэдэг ч юм уу тийм ээ. Мэдээж энэ гарааны бизнесийг эхлүүлэхэд мэдээж барьцаа хөрөнгө ч юм уу маш олон зүйлийг шаардах гэдэг. Ийм зүйлийг нь тусынхын салбар бүрт нь хуваарлаж өгөөд ингээд зохицуулаад өгөх юм бол манай залуучууд бас их сайхан оролцоотой амьдрал нь сайхан зөв сайхан явах хаа гэж бодож байна. Залуучууд хөгжих боломж юу нь хэр байгаа вэ? Орчин нөхцөл хэр хангагдсан бэ? Энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон одоо оролцоог сайжруулахад нэлээд анхаарч байгаа. Тийм, манай сумын хувьд бол залуучуудын оролцоог хангах боломж бололцоо зүйлсүүд бол маш их байгаа. Манай сум соёл спортын төвтэй, сургууль нь баг сургуулийн тустай байдаг, 2 заалтай байдаг. Соёлын хүрээнд, спортын хүрээнд бол манай залуучуудын оролцоо ерөнхийдөө бол маш их идэвхтэй байдаг. Харин бас одоо тэр нийгмийн зүйлсүүд залуучуудаараа нийж шинэ зүйлийг санаачлах тийм ээ, аялал жуулчлалын салбарт хөтөж болгох ч гэдэг юм уу. Маш олон зүйлс дээр санаачлагтай ажиллахад манай залуучуудын ерөнхийдөө энэ боломжууд нь бол маш их олон байгаа. За сумын засаг даргын дээр тодруулах их үү. Өнөөдөр орон нутгийн хэмжээнд ялангуяа говийн бүсийн хэмжээнд бол одоо энэ ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажилуулах бодлого болвол нэлээд одоо бодлогыг сайжруулах шаардлагатай гэж ярьж байгаа. Танаа сумд яг ямар бодлого байна вэ? Манай сум гэхээс илүү аймгийн түвшинд ярих зөв баг гэж бодож байна. Бас аймгийн орлогын төлөөлөгчөө аймгийн бодлого шийдвэр боловсруулах үйл ажиллагаанд орж байгаа. Тэгээд одоо энэ Дорнов аймагт хэрэгждэг түрээсийн орон сууц энэ бол одоо энэ залуучуудыг бас амьдралыг нь дэмжих, ажил төрөлтэй байлгах, цаашдаа бас ингээд өсөд дэвшгийн боломжийг бүрдүүлсэн нэг үйл ажиллагаа гэж боддتي. Түрээсээ орон сууцаа хөгжлөх. Тэгэхээр энэ зүйлсийг бас сумдуудын төвшөнд ялангуяа эхний ээлжинд энэ аймгийн бодлогоор бүсүүдийн төвүүд дээр хийгээд эхлүүл бас их боломжтой болов гэж харж байгаа. Бидэд бол энэ 2025 он гарснаар оны эхнээс хойш тооцоход яг энэ ялангуяа боловсролын байгууллага болоод төрийн захиргааны байгууллагын дутагдaltaй орон тоон дээр орон нутгийн залуу боловсон хүчдийг буцааж ингэж татаж ажилуулж байгаа. Тэрний нэг нь бол одоо манай залуучийн төлөв тэмүүлэн Улаанбаатар хотод их нэртэйг хоёулаа боловсролын байгууллагт ажиллаж исэн бол хоёулаа орон нутагт ирээд нэг гэр бүлээрээ ажиллаж амьдраа суурьж байна. Тэгэхээр дараагийн нэг асуудал нь бол яг энэ үндсэн орон нутгийн хүмүүсийг дутагдaltaй байгаа мэрэгжил ажлын байран дээр авчирвал бас эргээд нөгөө төрөөс бий болох дарамт бас зарим талаар байхгүй байх гэж харж байгаа. Яг үндсэн нутгийн хүмүүс ирэхээр орон сууц нэх асуудал бага тий. Эсвэл нэмэлт хангамж нэх асуудлууд энэ төр бас бага. Гэхдээ бид нэр тэр 50% гэдэг энийг орхихгүй. Мэдээд цаашдаа бүсийн төвийн хувьд энэ жил 15 айлын төрийн албаагч орон сууц барих гэж байгаа. Тэгэхээр тэн дээрээ бас энэ ирсэн залуучуудаа оруулж илүү сайхан ажиллах нөхцөл боломжоор нь хангах энэ төргээд ийм бодлогод бас хэрэгтэй байна. За ер нь бол энэ бүсийн төвүүд болоо сумдууд маань хамгийн түрүүнд одоо миний бодож байгаа зүйл бол энэ бүсийн хөгжил гэдэг юм бас яг нэгдсэн ойлголттой болж иж тий харилцсан уялдаа холбоотой энэ өөрөө ажил тал талаасаа
дэмжлэгтэйгээр явах юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүсийн хөгжлийнхээ тухай ойлголтыг илүү тодорхой болгож, бүсээрээ нэгдэж асуудлаа ярьж, тусдаа уулзаж, нэг биш удаа тийм ээ. Ингэж асуудал илүү өргөн цар хүрээтэй илүү үр дүнтэй хэрэгжих болов гэсэн ийм байдлыг харж байгаа. Ариг сум уул уурхай за мөн одоо аялал жуулчлалээр тулгуурлаж одоо хөгжих бас боломж харагдаад идэв. Тэгэхээр хурлын дараагаас бас асуумаар энэ соёлын өв нутгийн онцлог тийм ээ. Одоо мөн одоо энэ соёлын өвөө хамгаалах талаар ямар бодлого байх нь зүйтэй гэж үзэж байгаа ба энэ өөрөө зөвхөн сумаас хамаарч гин үү? Орон нутгийн хэмжээс хамаарч гин үү? Говийн бүсээс хамаарч гин үү? Эсвэл одоо хуулийн зохицуулалт шаардлагатай байна гэж үзэж байна уу? Соёлын биет болон биет бус үеийг хамгаалах, одоо цаашлан сурталчлан таниулах, түүх соёлынх нь ач холбогдлыг одоо залуучууд хүүхдүүдэд таниулах тал дээр ч гэдэг юм уу. Байгаль орчны газраас бол одоо жишээ нь нэг уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны явцад эвдэж сүйдэх эрсдэлтэй одоо жишээ нь булш бонхонч гэдэг юм уу тийм газрууд дээр бол одоо хуулийнхаа хүрээнд уул уурхайн компаниудад аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавиад хамгаалтын зурус үүсгээд ч юм уу ийм байдлаар явж байгаа. Магадгүй айраг сум өөрөө бас боржгон уртын дуу, боржгон морин хуур тоглодог улсууд тэргээ зөндөө соёлын биет бус өв талаасаа бас их баялагтай сум. Тэгэхээр тэр соёлын тэр бүтээлч бүтээгдэхүүнүүдийг, уран бүтээлийг хөгжүүлэх тал дээр жаахан дутагдaltaй санагддаг. Тэгээ яг соёлын төв маань одоо чиг үүргийнхаа хүрээнд иргэдээ соёнгийг өргүүлэх, соёлын үйлчилгээг түгээх байдлаар соёлын төв маань ажиллаж байгаа. За мөн дээрээс нь энэ биет бус соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх мөн өвлүүлэн одоо үлдээх дараагийн үед нь залгамжлуулах тэр талаас бас анхаарах шаардлагатай асуудал байна. За мөн одоо нүдэнгийн хонхор гахны цагаан талын агуу гэдэг түүх турсгалын маш урт түүхтэй юм сайхан байгалийн нөөц энэ газруудаа бол аялал жуулчлалын байдлаар ашиглах. За мөн дээрээс нь соёлын биет бус буюу одоо нүүдэлчдийн өв амьдралын одоо уртад ингээд өвлөгдөөд ирсэн тэр ахуй соёлыг түгээсэн харуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бас гаргах нь зүйтэй. Энийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ? Зөвхөн одоо уул уурхай руу чиглэхгүй одоо бүсчилсэн хөгжил өөрөө эдийн засгийг яаж солонгоруулах вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа. Тийм нөгөө агуулга талаас нь одоо өв штэ нөгөө адуун соёл гэдэг чинь өөрөө маш том өв байдаг. Адуун соёлыг одоо манайх ч өөрөө босоод ангилгийн замын хажууд байрлаж байгаа юм байршил зүйн хувьд онцлогтой юм сумын хувьд жуулчин Дорногов одоо энэ жил 2025 оныг Дорногов аймаг маань аялал жуулчлалын жил болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатараас Сайн Шанд руу ч үт юм уу Сайн Шандаас буцаад Улаанбаатар руу хичээний энэ босоод ангилгийн замаар дагаад аялал жуулчид одоо жуулчид бол маш их явж өнгөрөх нь тодорхой. За тэднийг бид нар бас айрагтаа нэг өдрийн аяллыг зохион байгуулах. За эсвэл замын ойролцоо ингээд буугаад мордох нэг айраг цагаагаар үйлчлүүлээд за үгүй бол замдаа хоноо цаатаад ингээд явах байдлаар адуун өв соёлыг сурталчилсан юм аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гаргая гэсэн юм төлөвлөгөө бол байгаа. Одоо адуучтайгаа саяхан 2 сард айраг сум адуучдын холбоо гэсэн төрөмс байгууллага байгуулад адуучд маань зохион байгуулалтанд орсон байж байгаа. Тэгэхээр зохион байгуулалтанд орсон адуучдаа ийм саналыг тавьж байгаа. Та нар адуун соёлыг ингээд сурталчлаа. Адуун соёл одоо нэг хазаар чөдөр бүхэл одоо чимхлүүр аюу болон Монголд л ганцхан байх жишээний энэ сайхан өв соёлын амьдрах ухааныхаа энэ гоё онцлогуудыг гаргаж аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй юм а гэдэг ийм санал санаачлал явж байгаа. Түүнийг одоо айргийн 100 гэж нэрлэдэг юм уу? Айргийн айраг гэж нэрлэдэг юм уу? Онцгой содон байдлаар тий. Ингээд явах ажиллах шаардлагатай байна тий. Ер нь тал талаас. Дээрээс нь яг хөө сумын зүгээс одоо төрөөс дэмжих болгоомод одоо байршил зүйн хувьд аль нь онцлогтой зүгээр юм. Магадгүй бас нөгөө энэ адуутай холбоотой бол онцлогоороо байгаль орчныхоо нөгөө ногооныхоо уралтын гарцыг харах л баг гэхдээ аль нь онцлогтой тэн дээр нь хамгийн адгийн наазах нь ариун цэврийн эрүүл ахуйн байдлаас нь сумаас дэмжлэг үзүүлэх. Тэгээд магадгүй тэр явж байгаа ажил дээр нь хөтөлбөр хэрэгжүүлж аяллаа нэг өдрийн хөтөлбөрийг ингээд хамтран зохион байгуулах энэ төр тал дээр нь энэ дэмжлэгүүдийг үзүүлэх юм ерөнхий төлөвлөгөө зураг бол гарсан юм байна. За энэ дээр Ганбаатар дарга нэмэлт тодруулга бий юу? Ер нь одоо бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг маань манай суманд болон говийн бүсэд ийм байна гэд хэлвэл та өнөөдөр юу гэж дүгнэх вэ? Нөгөө сонгуулийн үр дүнгээр бий болсон бүрийн эрх эхлэхдээ нөгөө бодлого шийдвэрээ тодорхойлдог шүү дээ. Тэгээд Монгол улсын урт хугацааны болоод дунд хугацааны богино хугацааны хөтөлбөрүүд за тухайлбал алсын хараа 2050 за засгийн газрын 5 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тийм ээ. Дээрээс нь
аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, за бүсчилсэн хөгжлийн бодлого, мөн стратеги төлөвлөгөөнүүд гээд эднүртэй уяад хоорондноос ингээ уялдан зохицуулаад сумынхаа бодлогыг тодорхойлсон байна. Тэгэхээр ерөнхий тэр том болоод дундчдны бодлогын төвшин тодорхойлсон юмнууд нь бол бодлогын баримтчид тусдаг гэсэн үг. Шинэ тутам бий болж байгаа одоо жишээ нь зорилттой жилээ зарлаад явах хүрээнд хийгдэх ч юм уу те. Аль эсвэл тухайн жилдээ онцлог болгож хэрэгжүүлж байгаа ажлууд энэ төр дээр бол бас нэмэлт төлөвлөлтүүд уйд хийж яана л да. Тухайлбал манайх бол хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын жилгээд иргэдийг гэр бүлийг хүүхдүүдийг илүү соён гээгэр тал руу үйл ажиллагаа явуулж байгаа жишээ нь. Тэгтэл энэ жил Дорногов аймаг аялал жуулчлалын жил гингүүд бас тэрийг олзуурхаад түүнтэйгээ холбоод энэ Хамрын Эд Улаанбаатар хотын чиглэлийн аялал жуулчлал дээрээс одоо тэр Монгол улсын хамгийн урт агуу мөн Монголын цөөхөн гайхамшигт газрын нэг энтертэйгээ холбоод өдрийн аялал жуулчлал хийхээр төлөвлөөд аймагаас аялал жуулчлалын холбооны дарга холбогдох хүмүүс нь очиж ажиллаад бас бэлтгэл ажлууд хийгдэж явж байгаа. Одоо удахгүй эх 7 хоногоос цагаан талын агууг очиж газар дээр нь үзэх ажлын хэсгийг архит мартамлын төлөөлөгчийн газрын дараагаар өдөртөл очих байх. Энэ бол аймаг сумын удирдлагын түвшинд яригдаа шийдэгч ажил. Хэрвээ тэр очих юм бол дахиад уулуурхайн компанитай урьдчилсан байдлаар нөлөөллийн бүсийн компаниудад уулзалт хийсэн. Тэр компаниудад энэ улсын тусгай хамгаалалтын цагаан талын агуу орчмоос өөрийнх нь лицензийн талбайгаас бас чөлөөлж өгөх боломжтой гэдэг урьдчилсан шийдэлт хүрч байгаа. Тэгвэл энэ нь бас ингээд тусгай сонирхлын болоо өдрийн аялал жуулчлал үүсгэх бас ийм боломжууд бүрдэнэ. Ер нь бол энэ бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг бол зөвхөн Дорногов, зөвхөн хойд бүс, айраг сум, их хэд 70 жаргалангийн хүрээнд яригдахгүй ч харж байгаа. Арай томоор харж том явах хэрэгтэй. Тэгэхээр манайх гурван хойд бүсийн сумч гэсэн нөгөө бусад бүсийнхээ яг хил залгаа сумдуудтай бас үйл ажиллагаагаа хоршиж холбож явах хэрэгтэй. Ялангуяа энэ үйлдвэрлэлтэй холбоотой зүйл дээр нөгөө кластерын системээр хөгжүүлэхтэй. За нөгөө бусад говийн бүсийн сум аймагуудтайгаа яаж холбогдох юм? Бас тэр боломж нөхцөлийг судалж тогтоогоод одоо нөгөө бодлогын баримтчин дээрээ нэмэлт өөрчлөлт хийж илүү бас баяжуулах шаардлага гарч ирж байна гэсэн үг. За тухайлбал одоо урьдчилсан байдлаар ихэд бол говь сүмбэр юм уу Дорногов аймгийн 70 жаргалан айрагаас Дундгов руу явхад бол их нартын хадаар дамжаад баг газрын чулуугаар дамжих боломж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд 2-3 аймгийг холбосон аялал жуулчлалын төр бий болох боломж байгаад. Тэгэхээр энэ зорилттой жилүүдийн хүрээнд ажлууд бол илүү төлхөө явах гэж харж байгаа. Тэгээд хамгийн гол нь бол энэ бүсчилсэн хөгжлийг яхад бол асуудлыг ярихад бол зөвхөн 3 асуудал биш. Одоо дахиад аймгийн бодлого ахиж яаж нэмж тодорхойлох юм. 5 сарын 12-нд бас улсын зөвлөгөөн болно гэдэг ба говийн бүсийн. Тэгээд тэн дээр бас ямар бодлого төлөвлөлтүүд гарч шийдвэрүүд гарах нь уу? Тэрийг гарсны дараа илүү их тодорхой болж уйж энэ төлөвлөлт юмуд гарах байх гэж бодож байна. За баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Дорноговын айраг сумын төлөөллүүд ирж ямар одоо бодлого байна? Бид ийм бодлогыг барьж байна. За яаж хамтарч ажиллах шийдэл байна гэдэг талаар ярилцлаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон та бүхэндээ баярлалаа, амжилт хүсье.